뭐야? 다들 너무 웃겨. 자, 삼백찬호. 세베노. 좀 같이 하면 안 돼? 하면 이게 들어야지. 왜 같이 하라는 거야? 세베차노. За, энэ удаагийн дугаараар Хансан гэдэг солонгос хоолны ресторант ирсэн байгаа. За, та хоёр солонгос хоолнд дуртай юу? Энэ манай хамгийн дуртай хоол нэр шүү. Мэдээж дуртай айлгүй яах вэ? Би өмнөх ярьсан дээр ярьсан шүү дээ. Солонгос хоол бол хамгийн амттай хоол. Миний хамгийн дуртай хоол гэж. За, тэгэхээр өнөөдрийн дугаараар бол Рамада зочид буудлын тэгээд Хансан рестораны ерөнхий тоогооч болох маш мэрэгчлийн чадварлаг тоогооч манайд ирээд гараар ингээд гарын хоол хийж үзүүлнэ гэсэн. Гоё гоцтой. Ястой гоё. Иди хортой иди. За тэгвэл хоол гартал хэдүүлээ жоохон хүлээж өгөх үү? Хэр удаа үлээ. Өсөөд нь штэ. Энэ гоё нэр вэ яах вэ? Нэг гоё хоол тавьчаад хүлээ гэдэг юм. Зөндөө нөгөө гоё харагт чиний намсаад үзмээр энэ тэнд юу хийх юмах шарах юм уу? Яа ямар гоё юм бэ? Пиццага уна. Энэ саний ногт цай байна. Брашки юм уу наад? Энэ юу вэ? Үгүй наад цай биш юм шиг ах юм. Ой, саний нонор. Энэ юу вэ? Шүлэн үү? Амсаад үзтээ. Брашка биш. Энэ шүүл юм шүү. Энэ шүүл ахгүй юу? Энэ зүгээр. Энэ зүгээр махны шүүл юм биш үү? Ийм дээр ингэ нэмдэг шүүл юм байна. Амссан шүү. Ууж юм уу? Яах вэ? Амтны ямар. Гоё. Бараш байна уу? Брашктэй юм. Хөнгөн бараш. Солонгос чуд брашка уухгүй те. Амснаа. За цугаа. Юуны өмнө манай ерөнхий тоогоочоо танилцуулъя. За энэ ерөнхий тоогооч бол Рамада зочид буудал болон Хансан Рамадагийн 5 давхарт байрладаг Хансан рестораны ерөнхий чадварлаг ерөнхий тоогооч байгаа. 이 동열 тоогооч. 네, 오늘 저희가 이렇게 준비한 것은 한국 음식의 대표적인 것들을 여러분들하고 같이 러시아, 우리 몽골, 한국 분들하고 같은 시간 내에 좋은 음식 먹게 돼서 감사드립니다.
오늘 저희가 준비한 음식은 그 손님들한테 대접해드리는 음식인데요. 저 끝부터 우리가 이제 반찬이 5첩 반상으로 반찬이 준비를 했고, 그 다음에 기본적으로 호박죽, 그 다음에 미역국, 밥, 그 다음에 이제 생선 요리로 이제 저희가 저 대구구이 요리가 있고, 그 다음에 이제 저쪽에 전골로 된 갈비탕 전골, 그 다음에 김치 만두 전골, 그 다음에 이제 저희 이제 전 준비했고요. 그 다음에 이제 한국식 중국 음식인 이제 라조기와 깐풍기도 준비를 했습니다. Гоё. За бид бүгдээрээ тэгвэл ураагаа хэлээд идцгээх үү? Тэгээ. За. Тасархай. Амстай. Олон улсын стандарт үйлчилгээ, халуун дотн мэндчилгээ, мэрэгжлийн хамт олон, амт чанарын дээд зохицол, амжилт, ололт, нэр төрийн баталгаа, намгүй орчин, их хотын шөнийн үзмж. Энэ бүгдийг Рамада Улаанбаатар зочд буудлаас таны ая тухыг бид хангая. 네, 먼저 식사하실 것은요, 그 가을철에 따끈따끈하게 준비된 그 호박죽이거든요. 그래서 단호박으로 만든 죽이기 때문에 먼저 죽을 드시고 속을 좀 편안하게 하신 다음, 그다음에 저희가 이제 준비된 여러 가지 전골 음식이나 그다음에 생선 요리나 그다음에 이제 저희 레스토랑의 대표적인 한 상의 서울 불고기도 같이 드시면 될 것 같습니다. 우와. За эхлээд амдад болоод цутан шүү. Идэх ёстой. 드시면 돼요. Тийм ээ. Эхлээд нөгөө нэг ходоолоо ингээ сайн зөөлөхийн тулд суп цутан За. шүлэр хэлнэ. За амси. Гоё харагдчихэв. Өнөр бүр ямар гоё юм бэ? Энэ эрүүл мэндийн хоон штэ. Эрүүл мэндийн хоол. Зөөлхөн. Юу ярьлаа би мартчихжээ. Зааварчлаг аваа. Машта. Чи жаахан 9 чихэр орсон гинэ. Тэгээд бусдаар бол өөр орц ороогүй юм байна. Зөөлөн болохоор яг хоолны наан бол гоё юм байна. Эдгийнх нь наан ингээ сайхан ходоодоо зөөлөж өгöd. Ямар гоё юм. Янзтай. 그다음에 다른 맛은 모르겠습니까? 또 한 가지의 맛이 또 있어요. 호박 안에. Өөр бас амт орсон юм чамаа. Өөр нэг ам байгаа юм. Тэрийг Янта? чинь Өөр амт цэцгий юм уу? 말씀해 보세요. За өөр амт орсон гэж шүү дээ. Би сонгон орсон болов уу? Энд үү? Тийм. Гид таамаглаж байна. За та. Сангийн амт Тэгвэл өөр юу орсон бэ? хулуу. Хулуу за. Магадгүй цэцгий байна. Цэцгий? Хотоо? Цэцгий. Сүү юм байгаа. 버터는 조금 들어가죠. жоохон 양파를 버터를 넣고 계속 볶다 보면은 양파가 쫄아서 카라멜라이즈라 그래요. 카멜라이징이라고 하죠. 예, 그래서 그 상태에서 단호박을 넣고 끓이는 겁니다. Сонгон орсон гижин шүү манайхаа. Нөгөөний цэцгийн тастай сонгоноо ингээ удаан ингээ хуураад ах юм бол дараа нөгөөнийг одоо бор өнгөтэй болоод тэгээд одоо чихэрлэг амт ингээд гарч ирдэг аахгүй юу. Тэгээ яг тэрвэр хийсэн. Сонгон орсон гижтэй шүү манайхаа. За амарлиш. Би бүр амар мэдрэмжтэй юм шиг шууд ингээд амтыг шууд л мэдэрч шít шууд. Хулуу сонгон гэж нэрлээд байгаа зүтэй. би бүр тайлбарыг сонссны дараа идэж мэдэхгүй юм. Зүгээр л гоё амттай. Одоо нөгөөнийг юу загсаа идэж үзэх юм байна. За. За. Сая юу гоё. 메로구이. 나 진짜 좋아해 메로구이. Энэ далайн загаас. 나선 작았어. 진짜 맛있어 이거. 진짜 맛있네?
되게 부드럽죠. 완전 부드러워요. 진짜 맛있다. Аманд ороод юу хайлаад шүү юу вэ? амар амттай юм шиг. Үнэн тасархай амттай. Янзын тасархай амт. Энэ загснаас байнга хийдмээр юм шүү. Лариса ихтэй та загаснаас гадна ногоонуудыг бас идэж үзээрэй. Та ногоон дуртай шүү. Тийм, хамгийн дуртай ах бол. Бас хян мах амар дуртай. Тийм гоё зөөлөн ирнэ гоё чихэрлэг юм соусна. BBQ соус юм уу? Терияки соусингаа юу? Ааха, терияки соус. Чи энд ажилт юм биш үү? Та энэ шууд ингээд амандаа оронгууд нь за энэ орц. Одоо энийг Лариса их энийг харж ирсэн үү? Юу вэ? 이게 뭐죠? 네, 이거는 저희 한상 레스토랑의 대표적인 메뉴인 서울불고기입니다. 여러분들 불고기 중에 삼양이라 그래요. 한양, 옛날에 서울불고기, 그 다음에 광양이라고 저쪽 남해안에 있는 불고기, 그 다음에 온양이라고 경상북도에 있는 지방에서 나오는 미나리랑 같이 먹는 불고기가 있는데 그런 3대 불고기 중에 하나인 서울 불고기를 오늘 여러분들하고 같이 한번 먹어보도록 하겠습니다. За одоо 불고기 агааштай. Бидний одоо мэддэг 불고기 нь одоо нутгаас нь хамаараад арай өөр жороор хийдэг аахгүй юу? Тэнгүүтээ Солонгост бол хамгийн алдартай 3 төрлийн 불고기 байдаг. Тэрний дундаас нэг болох одоо сүүл 불고기. Би анхудаа ингэж харж шээ. 네, 그래서 우리 서울 불고기는 소 중에서 제일 고기 부드러운 꽃등심을 이용해서 굽는 겁니다. Тэгээ сүүл 불고기 гэж нэрлэдэг аахгүй юу? 서울 불고기, сүүл 불고기. За тэгээ тэр болохоор хамгийн зөөлөн хэсгээр хийдэг гэж. Зөөлөн тийм нөгөө нэг үхрийн нурууны махаар. Үхрийн нурууны 꽃등심. Үхрийн нурууны махаар. Одоо ингээд дээд хэсэгт ингээд шарна. Тэнгүүтэн махны одоо шүлс гэх юм уу да. Махны шүлс нь доошоогоо ингээд ийшээгээ орчдөг аахгүй. Тэгээд одоо доор нь бас ингээд юутай. Ногоотой. Тэгээд ногоотой махтай шүл Үдтэй байсан тийм. Пүнтүүцтэй бас байсан. Шүлийг амсах боломжтой гэсэн. Ногоотой махтай шүл амсах боломжтой. Амстай харагдчих ингээ шархаа. Монголдоо яг ингэж сүүл 불고기г ингээд яг мэрэгжлийн төвшөнд хийдэг газар бол нэг ховор байдаг шүү дээ. Харж байгаагүй. Би бараг харж байгаагүй юм шүү. Зүгээр л хайруул дээр хурцдаг гэсэн. Одоо зүгээр дүкпэгийг буюу одоо ингээ хар өнгөтэй ингээ солонгос тогоо байгаа шүү дээ. Тогоон дотор зүгээр 불고기 хийж агаад л гаргаж өгдөг болохоос яг ингэж ориг одоо аргаар бол хийдэг газар ховор. Тэгээ бас маш чадварлаг мэрэгжлийн тогоочийн гараар хийлгүүлж мэддэг чинь бас азтай байгаа шүү дээ. Бидгүр азтай юм. Тасархай амттай байх гэж бодож шүү дээ. 맛있겠다 진짜. Хурдан идмээр байна нэ. Ваа. Тэгэхээр угаасаа хоёр төрлийн арга нь юу байдаг гэхээр шууд гал дээр нэг шарах нөгөөх нь болохоор жоохон шүлэнд нь буцлах хоёр төрлийн арга. Гэтэ одоогийн шаралтын арга болохоор хоёр төрлийн хоёулыг нь ашиглаж байгаа. Дээдлэл нь шараад, доотлол нь шүлэнд нь буцалгаа тэр хоёр төрлийн хоёр аргыг бүгдийг ашиглаж байгаа тийм арга гэнэ. Би хэдэн удаа гэртээ кимчи хийж үзсэн. Харин хамгийн гоё хийж чадаагүй. Онцгойсон. Тий, одоо яг сурмаар чи чадах уу? Чадахгүй шүү дээ. Үгүй яг нас ахивал тэгээ чадах байх гэж найдаж байна. Надад солонгос энерги байхгүй магадгүй. Тэгээд жоохон орс кимчи гардаг тий. Орс маягийн кимчи болоод байна. Манай ерөнхий тогооч биш. Нэвтрүүлэг дуусаад тогоочос гуйж байгаа. Кимчи хийх аргыг заалах.
이제 한번 우리 맛있는 서울 불고기를 한번 먹어보도록 합시다. 그리고 우리 한번 요거 준비된 것은 갈비탕 전골이고요. 갈비 전골 해서 버섯들하고 같이 곁들여서 있으니까 한번 맛보시고요. 다음은 이제 김치 만두 전골. 저희가 직접 담근 김치에 또 저희가 직접 만든 수제 만두니까요. 한번 맛있게 한번 드셔보시도록 합시다. 감사합니다. 네, 저는 그만 물러가겠습니다. 감사합니다. Ансан ресторан. За булгоги идээ. За, идэж үзье. Хоолоод буцаж явах хооронд 불고기 халуун нар байна шүү өнөр нь ямар гоё юм бэ? Янзтай. Вау, өнөртөө. Зөөхөн чихэртэй. Ямар амар зүгт юм бэ? дээ. 맛있어 어떻게 이렇게? Ой, энэ хоол орсчууд идэж чадна штэ. Халуун ногоо байхгүй зөөлийнхэн чихэртэй. Янзтай. 오, 이거 진짜 맛있다. 오, 얘 브라로. 요, амар тасрагцсан биш. Яа, на би Монголдо идчихсэн 불고기에서 хамгийн амттай нэр. Тэ. Шүүстэй тийм. Шүлбэж жаа. Ингээд амар эвгүй. Би өөр газар идсэн чохом хүүрэ чохом такой царай мөтэй хоол байсан. Энэ хамгийн гоё. Нэр яг Монголд яг ийм амтыг ерөөсөө би бас амталж байгаа юм байна. Би анх удаа л ийм Яг бүр ийм солонгос нэг ийм 불고기ний амт байдаг ш. Яг тэр амт амтагч. 와, 진짜 맛있다. Би яагаад энэ газар мэдгүй байсан. Янзтай амттай хоол. 진짜 맛있다. 우와, өөр одоо хачрууд нь ерөөсөө нүдэнд орж ирэхээргүй л амттай юм байна. Өхрийн бах ийм зөөлөн байна гэдэг бас тийм. Тийш үү? Ноо, тасархаа. Миний ижис өхрүүд амар хатуу байсан юм байна. Өхрөөс зөөлөн байж болдсон байна. 어떻게 이렇게 맛있을 수가 있어? 진짜 왜 이렇게 맛있어 이거? Би бас амар амттай юм шиг. Аван ороод. Үгүй, энэ аим гоё амттай юм байна. Яах вэ? Яах вэ? Энэ яах вэ нэрэ? юу яа. Яах вэ? Энэ жинхэнэ тасархай амттай юм. Манха. тасархай амттай! 진짜 맛있어요 이거. 와, 이거 왜 이렇게 맛있어요? Олон улсын стандарт үйлчилгээ. Халуун дотн мэндчилгээ. Мэргэжлийн хамт олон амт чанарын дээд зохицол. Амжилт, ололт, нэр төрийн баталгаа. Намгүй орчин их хотын шөнийн үзэмж. Энэ бүгдийг Рамада Улаанбаатар зочд буудлаас таны ая тухыг бид хангая. Энэ нөгөөнийг манду байгаа штэ. Манду. Аха. Манду гэдэг чинь бууз гэсэн утгатай шүү. Үгүй шүү дээ, тий. Банш гэх үү. За, манду болгоор өөрөө гараар хийсэн гэж шүү. Рариса их. За. За, Рариса ихт зориулаад мөөг их хийнэ. За, пүнтүс их үү? Тэгээ. За, магтаа ингээд пүнтүс. За, Ийм их за. пүнтүс хийсэн шүү. За, Вау. вау. Ямар гоё юм бэ? За. За, бэлгүү ах та Баярлалаа. юу уух юм? Идэх юм. Юу байш? Энээс идэм үү? Энэ халуун ногоо гэдэг. Халуун ногоо байх. Халуун ногоо байхгүй. Тавиртай шүү. За, Зөөлөн. агаата зориулаа. За, хэрэг хайртай харъя да. Асарагч уу? Ийм гинөө. Ийм гинөө. За. Зөөлхөн амт. Яг нөгөө нэг ястаас нь гаргаж авсан шүлний өнөр нэрч шүү дээ. Тий. Тэнгисаа. Өөртөө зориулаа. Сайхан шүлний. Бас монгол амт адилхан магадгүй тийм.
Нөгөө ясны шүл болохоор өөрөө хаврунаас гаргаж авсан гэсэн. Үй. Иго. Гүй энэ жинхнээсээ. Гүй яасны. Иго 진짜 사골인데? Нөгөө нэг амар Иго тэр чигээрээ юу юм штэ? Ясны шүл юм штэ. олон цаг буслагчаар яг нэг юм өнөр гардаг та. Амар том банч тий. Хаан банч юм уу? Амар том. Дотор юу байгаа юу? Улаан. Кимчтэй. Дотор кимчтэй мах юм уу? Вау. Тийм бэ. Кимчтэй тий. Чи юу махын дсэн үү? Ой нөө зөөлөн мөн үү? Би баян шин нийтлээ. Солонгос баншгүй. Энэ дотор понтуц, ногоо, мах, кимчи. 진짜 맛있다. 이거 진짜 맛있다. Яг миний дуртай баян шиш. Нөгөө кимчитэй. Тэгээ дотроо нөгөө юутай нэг юм махан аяга зөөлөн ярнэ пүнтүс ингээд толчихсон. Яг тэрний кимчитэй баян шин амтан. Солонгос хоол идэж чадсан манай найзууд азгүй. Солонгос хоол идэж чадахгүй. Энэ дотор байгаа кимчи өөртөө хийсэн кимчи гэсэн шүү дээ. Яг гараар хийсэн. Гараар хийсэн. Шал өөр. Янзтай. Би та хоёр Солонгосын хоолны соёлын талаар зааж өгөх үү? Юу мэдэх үү? Бэлгүү ах сайн мэддэг. Би юу баг зэрэг мэднэ. Нариса их мэдгүй юу? За би хитгэн юм яг л хэлж өгье. За нэгдүгээрт гэж. Хит байгаа би. Өнөөдөр дуусна нэстэ. За ингэдэг солонгосчууд болохоор яг хоол идэхээс өмнө сая болохоор бид нар үнэхээр амттай байсан болохоор юу соёл мөл цаашаага яваад тэгээд зүгээр ингээд өөрөө ирэхгүй ингээд хидэд байсан баггүй. Уул нь ингэж болдгоо. Хамгийн эхлээд ахмад насны одоо насны хүн төрүүлж идснийхээ дараа ингээд насны дараалаар ингээд иддэг. Рариса их хамгийн их нэг өөрөө ингээд халбаг барьж байж битүүрээ халбаг барьж болно гэсэн. Ойлгосон уу? Ойлгосон. Эхлээд би идэж шүү. Та иглээ та идэх ёстой. Тийм болохоор би тань шүл өгөхдөө хамгийн түрүүнд танд өгсөн байхгүй юу? За хоёрдугаарт нь гэх юм бол аяг маяг янз янзын аяг тавг барьж идэж болохгүй. Тэгээ энэ Японы соёлтой жоо чүч нэг өөр ялгаатай тал л дээ. Японочууд болохоор ер нь та киноноос харж исэн бол ингэж иддэг шүү дээ. Ингэж амтрхан идэх нь өөрөөсөө нэг соёл гэж нэг сонсч исэн. Монголчууд бас жоохон адилхан ингэж иддэг шүү. Солонгосчууд болохоор тэгж идэж болохгүй. Заавал зүгээр ингэж байралтаа тэгээ тавиад ингэж идэх ёстой. Орсчууд адилхан. Тийм үү. Тийм байна. Дандаа ингэж. Тэгээ нөгөө нэг орсчуудтай адилхан одоо бүх ус даяараа л тийм байдаг байх. Орсчууд ингэж хоол идэхдээ янз янзын юм ярьдаг ч юм уу дуурч болдгоо гэж сонсч байсан мөн үү? Солонгосчууд ч гэсэн уул нь тийм байхгүй ам дотор байгаа юмыг харуулахгүй ч юм уу тийм одоо ингэж элдв янзын нэг тийм дуу муу ингэж дуурч болдгоо ч юм уу тийм юм байдаг. За ямар вэ? Тавчханд бол Би хэлээ. ойлгосон. Тэгэхээр чин нөгөө нэг сүүлийн үед гараад мокбан биш үү? Тийм мокбан. Тэр чинь шүү дээ. Ийм мокбан. Ингээд идэж шүү дээ. Тэгээд гоо шүү дээ. тий. Амттай бол. Тэр чин соёлоос өөр болчих. Тийм өөр болж байгаа. Одоо тэр мокбан гэдэг чинь бас шин соёл бий болж байгаа юм чинь. Бид ч гэсэн ингэ гоё амтрхан идэх гэсэн. 2019 оны Монголын шилдэг ресторан Солонгос улсын мастер тоогооч Джеймсийн амттд хоол Манду Жонгул хотпот нь шинэхэн ногоогоор бэлтгэдэг бөгөөд гэр бүлээрээ ширээ тойрон идэх халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. 14 зам Рамада зочд буудлын 5 дугаар давхурд байрлалтай. Утас 714 11 11 88 55 61 Ансан ресторан. За. Өнөөдөр ямар байсан бэ? Өнөөдөр янзтай хол байсан. Би өнөөдөр анхудаа ийм амттай кимчтэй шүл амсаад үзсэн. Ёстото сархай амттай. Бас булгоги. Борхмин булгоги.
Өнөөдөр шин хоол амцаад үзсэн энэ юу вэ? Хулууны зунтан тий. Бас сонин амттай. Үгүй тасархай. Анх удаа ижүүлсэн Тий анх удаа. Ми ёгшул миний дуртай би гэртээ хийчих штеп. Панжангой. Тэхян мах сайхан. Харин загас. Вау. Загас бол ярьдаггүй байсан. Энэ того чисто гой. Рисайчлаа амар таалагдсан юм Нэрэ байна. шүү. Нэрэ. Бүгтэн гоёмттай тийм. Харин тэнд халуун ногоогүй шил жоохон монгол шиг адилхан. Би халуун ногоо дуртай. Тэгэд кимчтэй тасарсан. Алгадсан. Миний хувьд болохоор яг загас хамгийн дөрөв загсыг ярина. Загас бол үнэхээр тасархайсан бүр ёо энд би ямар сандаа энэ асуусан шүү дээ. Бүр энэ загсыг Монгол зарт юм уу гэх тээ. Тэгсэн чинь Монгол зартгүй гэсэн. Яг эдний л зөв хийх боломжтой. Солонгосоос бүр ингээд онгоцоор шууд авчиад хийж өгдөг загас. Энэ бүр үнэхээр тасархай амтайсан нэрээ бүр энэ загас нэрээ ойрын хэдэн жил ч идээгүй ер нь амьдралдаа идсэн юм уу. Үнэхээр загас бол надад маш таалагдсан. Тэгээ шүлнүүд байна. Энэ шүлнүүд нөгөө нэг бидний одоо мэддэг кимчитэй шүлмөл нэг карби ташуул байдаг шүү дээ. Яг тэрнээс шал өөр байсан. Дотоох орцсон ч тэр арай баялаг, арай амтан ч илүү гоё нөгөө эдний нөгөө нэг өөрсдийнх нь жороор хийдэг болооч тэр юм. Шүлнүүд бас маш амттай байсан. Дээрээс нь юу вэ? Тэр прүгүги. Прүгүги бол ярилтгүй те. Би хийлэд утсан. Тийм нэрэ. Тэгээ одоо хүртэл ингээд амттай байхгүй бүр тэр прүгүги нэрээ ста нэрээ Монголд ч байдгаа Солонгост яг тийм прүгүги би ижсэн юм гэж нэрээ бодохоор үнэхээр амттай байсан. Тэгээ дахиж дараа нь бол заавал ирээд энэ прүгүги загас хоёрыг бол заавал идэнэ гэж бодож байна. Яг энэ шефээс нь гараар нь бүр ингээ хийлгэж байгаа бүр ингээ хажуудаа. Тэгэхээр тий дараа нь бол заавал идэнэ гэж бодож байгаа. Ер нь тэр өнөөдрийн хоолойд ерөнхийдөө маш амт. Хамгийн таалагдсан нь болохоор энэ нөгөө нэг панчаанууд нь одоо жишээлбэл ингээд голдоо ингээд тавьчаад тал талаас нь дуусчихсан шүү. Тийм биш яг зөвхөн миний өмнө. Надад зориулсан. Хүн болгон зориулсан. Панчаанууд нь тустай болохоор маш амар байлаа. Ер нь бол заавал холоос чиний миний гэхгүйгээр дуртай панчаана идэл. Тэр нь бол маш сайхан байлаа. Болоо. За, миний хувьд гэх юм бол би үнэхээр энд ирэхээс үнэндээ бол жоохон санаа зовсон байхгүй юу? Амтгүй юмыг одоо амттай гэж хэлтэнч биш гэж бодоод одоо яагаад тэгэхээр ингээ Монголдо тийм ингээд үнэхэн жинхэнэ солонгос жороор хийдэг тийм одоо ресторантууд жоохон ховор. Ер нь ингээ амтанд жоохон арай нутгшуулсан тийм амт байдаг шүү дээ. Нутгчихсан гэх юм уу да тийм монголчуудад ингээ зориулсан нэг амт байдаг болохоор. Гэхдээ энэний 불고기 бол ёо 불고기 бол заавал идээрээ манайхан бүр амар тасархай юу. Бүр сэтгэл тасархай байна. Ёо. Бүр ингээд амандаа хийсэн чи байхгүй. Тийм. Ороод Дахиад идмээр байна тийм. амар гоё амттай. Зөксөж чадахгүй. Бүр юу би бүр Монголд одоо Монголд амсчихсан бүр хамгийн гоё амттай 불고기 шүү. Ирэх 7 хоног дахиад ирэх үү гурлаа. Гурлаа юу нууцаар ирэх. Нууцаар ахаад ирээд 불고기가 идээд загсаа идээд. За миний сэтгэл үнэхээр өндөр байна. Гоё амттай. Эсвэл дубль 2 хийх юм уу? Тасархай амттай. Миний төрсөн нутаг Бусан байна. Торонто аймаг нь миний 2 дугаар нутаг шиг ингэж боддог. ятагийн тоглодог 동아리 тий 알아? 되게 ятаг 대답 없어. Ухнаа багштай бас таньдаг тий хамт ингэ тоглолт концерт тоглож ирсэн. Дээрээс нь нөгөө нэг Монгол улс болон Бүгд найрамдаг Солонгос улсын анх харилцаа яг тогтоож эхлэхэд анх удаага хамгийн Монголд ирж байсан анхны нэг тийм урилгын хүн байна.